Сайн байцгаана уу? Манай сургуулийн биерийн дугуйлангийнхан хичээлж байна. Биерийн бичлэгийн дугуйланд суралцсанаар хүүхэд биер бичгийн энэ гайхамшиг биер бичгээр бичсэн бүтээлийг ойлгож мэдрэх, түүнийг үнэлэх, түүгээр бичиж сурах тийм хүсэл эрмэлзэлтэй болгоход чиглэсэн. Тэгээд улмаар өөрсдийн гэсэн бүтээл гаргах. За хамгийн анхаарчтанд бол биер бихээ яаж барих уу? Биерээ яаж барих уу? Биерээ яаж ариглаж хямдах уу? Мөн цаасан бэлтцийг хэрхэн цаасаа заасан татхаас эхлээл бүхэл зүйлийг бол зааж сурахыг зорж ажиллаж байна. За Монгол бичгээрээ бид нар бичиж сурснаар, биерээр бичиж сурснаар өөрөө Монгол хүн, Монгол гэдгээ бахархаас гадна бас маш гоё тийм уран чадварлаг бичснээр өөрийнхөө бас юм сэтгэлийн таашаалыг авдаг. За ийм учраас манай хүүхдүүд маань энэ биерээр хичээл их дуртай. За биерийн дугуйланд суралцж байгаа хүүхдүүд маань Монгол бичгийнхаа ерөнхий бас мэдлэг сайтай, альваг хөрвүүлээд бичдэг тийм чадвартай хүүхдүүд сурвал бас илүү төхөн байдаг. Тэр хүүхдүүд маань өөрийнхөө бичих гэсэн дүрм мөрт бичих гэсэн зүйлээ өөрөө зөв бичих тийм чадвартай байгаад тэгээд бас өөрөө бичих гэсэн цаас бэлтгэцдээ ямар сонголт, ямар дизайн, ямар зохиомжтой зурх уу гэдгийг өөрсдөө сонгодог. За ингээд манай биерийн дугуйлан бол энэ хичээлийн жилийн хичээлснээр бас зарим хүүхдүүд тодорхой хэмжээнд бичиж сурсан, улам цааш нь хөгжүүлэхийг бол зорж байгаа. Иргэхчээлээс дөнгөж сурж эхэлсэн 6 дугаар ангийн хүүхдүүд би өөрөө 6 дугаар ангитай Монгол бичиг үзэж байгаа. Тэгэл багшаа би биер сурж болох уу, чадах уу гэдэг байгаа. Эхлээд монголоор бичээд сурчих, тэгэнгүүт болноо, нас хязгааргүй. 7-оос эхлээд иргэхчээл дугуйлантай хүүхдүүд аавна. Хэрэг хүүхдүүд авах юм бол хамрагдаад олон хүүхд болох юм бол 2 анги болгоод хичээлээ зорилготой байгаа.